Би энэ ажлын хэсгээс орж ирж байгаа саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Зөв бах. Шатлал хоорондын гэп юм том болохоор аж ахуйн байгууллагууд томрох биш, улам жижигэрж байгаа. Энэ өөрөө тендерч орж чадахгүй байгаа. Тэгээд нэг Монгол улс чинь бас нэг хөгжиж штэ. Томхон тендер явуулъя гэхээр хич жижиглээд байхаар захиалагчийн эрсдлийг болоо зардлыг өсгөж байгаа. Тэгээ бас нэг дундаж хэмжээний юм уу гэж зарлаа ихээр бас болж өгдөг. Тэгээ энэ нэгдмэн сонирхолтой этгээдүүдийн борлуулалтын орлогыг тооцож болно гэдэг ямар тэнд хуулийг нь бүр ингээд өөрчлөлттэй биш. Тендерт орлогын одоо борлуулалтын болоод бусад орлогыг ч гэсэн тооцоход ингээд жижигрээ яваадахаар хэцүү байгаа байхгүй. За дээрэс нь энэ орон сууцны салбар дээр энэ жижигрэлтээс болоод явж байна. Энэ 25% татвар төлөхгүй учраас энэ зарим томоохон компаниуд чи яг бодит байдал дээр 70-80 компани болоод задарсан. За яг энэ схемээр нь бас барилгын компаниуд бас дурайдаг. Иргэд нэг офис дотор л баган компаниудтай зурж ийн гэдгийг ойлгодгүй, зураад байдаг. Дараа нь барилга уушаал өөр компани дээр байдаг. Эрсдэд ирэхээр одоо яг нэг үндсэндээ цаасны компанитай зурцсан байсаагаач мэдэхгүй. Ингээд маш их хэмжээний орон сууц захиалгын энэ одоо шийдэгдэхгүй байгаа буюу иргэдээс бас мөнгөний аваа эргэлдүүлээд байгаа асуудлууд энэ схемээр явж байгаа юм билээ шүү. Тэгээ энэ нөгөө дараа нь хэрэглэгчийн эрх ашиг бас охироод байгаа ийм зүйлүүд байх юм аа. За хоёрдугаарт яг зүгээр энэ асуудал дээр энэ 15% гэф дээр татварын одоо тооцох орлогын хэмжээнээс үл хамааран уг нь пионер бизнесүүдийг эхний нэг 5 жил 25 биш ийм зүйл рүү оруулж ирэх боломжтой байсан уу? Монголд анхнаасаа тэр технологи байхгүй, шинээр тодорхой салбар дээр шин технологи оруулж ирж байгаа бизнесүүдийг бас нэг энэ дундын үйлбэрээр орлогоос нь үл хамааран эхний нэг 5 жил ч юм уу ингээд өгдөг баймаар байна. Тэгээ монголчууд нэг уламжлалт нэг энэ бизнесийн тойргоос гармаар байгаа байхгүй. Шин одоо бизнес буюу энэ орны ийм зүйлүүдийг чинь ингээд Сингапур өнтер дэмждэг юм билээ шүү дээ. Пионер бизнес буюу яг тухайн улс оронд байхгүй шин ажлын байрыг, шин технологиг, шин салбарыг авчирж байгаа компаниудаа дэмждэг юм бэл. Энэ эрсдэлтэй гэдгийг нь ойлгох юм бэл. Тэгэхээр энэ зүгээр бодлогын юмнуудыг бас орлогоос нь үл хамааран бас дэмжих тийм болцоо байгаагүй юу? Ийм зүгээр нэг юм байна. Тэгээ энэ дэмжиж чинь. Ажлын хэсгийн ахлагч гайг шүү. За энэ хуулийн төслөөр нөгөө мэдээлэл технологийн компаниудыг заавалжгүй виртуал бүсэд бүртгүүлвэл татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг нь бодоод мэдээлэл технологийн чиглэлийн компаниудыг бас татварын хөнгөлөлт эдэлдэг байхаар. За мөн тэр компаниудын хэрэгдэхүүн болох одоо өндөр хурдтай сервер, компьютер болон бусад зүйлүүдийг гайлын татвар эдрээс хөнгөлөх за нөгөө илгэдэх хугацаа эдрийн 3 жилийг нь 2 жилээр тооцох бас ийм боломжууд орж ирж байгаа. За дээрэс нь за удахгүй бас би бас нөгөө чөлөөт бүсийн тухай хууль өргөн барина. За тэр бол одоо чөлөөт бүс бол одоо бүхий л төрлийн татварын хөнгөлөлттэй тийм онцгой бүс байдаг. Гайлын болон одоо аж ахуйн нэгжийн болон за бусад. За тэрнийг бол одоо ингээ удахгүй өргөн барина. Тэгээ тэн дээр бас сайн зэрэг шинэ санаачлагчаар хамтран оролцооч. Таны яг санаа зовж байгаа одоо заавалжгүй газартаа ежиж бид тэр мэдээлэл технологийн чөлөөт бүс биш. Бүр ингээд үйлэнд бид нар чөлөөт бүсийг хүртэл байгуулах боломжтой байхаар хуулийн төслийг бэлдсэн байгаа. Тэгээ тэн дээр санаачлагчаар оролцохыг бас хүсэж байна. Баярлалаа. Хуулийн төслийн 2 дугаар зөвлөл дээр улсын хурлын гишүүдээс ирүүлсэн саналаар